Дараагийн мэдээ хүргэе. За манай улсад өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа нөхцөл байдал улам бүр нэмэгдэх хандлагатайгааг салбарынхан онцолж байна. За учир нь гэмт хэрэгтэн хорих ялаа эдэлсэн ч суллагдаж гарч ирээд давтан хэрэг үйлдэх нь түгээмэл байгаа юм. За иймээс гэмт хэрэгтнийг ялын бодлогыг чангаруулахаас гадна зан үйлийг нь засаж эмнэлгийн албаны сургалтанд хамруулах шаардлагатайгааг албаныхан онцолж байна. 9 настай охин хойд эцэгтэй хүчндүүлжээ. 5 настай охин өвөөдөө хүчндүүлжээ зэрэг сэтгэлгэн мэдээг бид өмнөхөөсөө ч илүү ойр ойрхон дуулгуулсан. За өнөөдрийн байдлаараа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 1100 хүн хорих ял эдэлж байгаагийн 50% нь хүүхэд өртөгчтэйгоо 40% нь давтан үлдэгдсэн байдаг байна. Энэ маш хүндүр аль тал нь зориглож дуурж ярьж чаддаггүй. За ярихаараа эсвэл их буруу ярьдаг. Цаазаараа одоо эд эрхтнийг нь одоо ажиллагаагүй болго устгах ч гэдэм үү те. Тэр энэ дээр бол яг дэлхийн улс орнуудын практик юу байна вэ гэдгийг ингэж харах хэрэгтэй. За дараа нь энэ өөрөө нэгэн тийм эмгэгтэй тогтоож байгаа бол суллагдсны дараа эмнэлгийн байгууллага, хууль хяналтын байгууллага байнгын хяналтанд авч явах хэрэгтэй. Ингэж бид нөр энэ дээр хараа хяналтаа өөр нөлөөтэй тогтоож чадна. Ер нь бол цагдаагийн байгууллага хуульчдод тэргийн яам дээр бас ажлын хэсэг хамтраад гарцсан ингээд ажиллаж байгаа. Ер нь бол энэ төрлийн гэмтэрэг үйлцэн этгээдийг олон нийтэд шууд зарлая. Цагдаагийн байгууллага зоригтой зарлая. Энийг одоо хүний эрх, за хувийн нууц, эмзэг мэдээлэл гэхгүйгээр энийг бол хууль зүйн дагуу олон байгууллагууд хамтарч байгаа зөв үнэлт өгөөд энэ одоо бага насны хүүхдийн эсрэг гэмтэрэг үйлж байгаа этгээдүүдийг бол олон шууд зарлая л гэсэн ийм л байр суурьтай. Яг ийм хүмүүсийг бол одоо яг ял идэлж явах хугацаанд нь л одоо яг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газартаа тийм хууль хяналтын байгууллагатайгаа хамтраад одоо яг зан үлийн эмчилгээг бол одоо хийж болно гэсэн үг байна. Тэр энэ бол ерөөсөө зан одоо байдлын тийм ээ зан одоо үйлийг нь засаж эмчлэхгүй бол энэ одоо дахиад одоо нийгэмд бол энэ аюултай үйлдэлийг бол үзүүлэх ийм одоо эрсдэл өндөр байдаг гэж хэлж болно. Авчигноор тодорхойлж хэлбэл өдөрт нэг хүүхэд охин хүүхэд буюу бүр эрэгтэй хүүхэд бэлгийн эрхчлүүлэн алдаршгүй тархан байдлын эсрэг гэмт хэргийг хохирогч болж байна. Өнөөдөр Монгол улсад яг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хорхиол эдэлж байгаа мянгаад одоо иргэн байна. Тэр энэ бүхнээс харахад бол цаашдаа бид ялын бодлогыг чангатахаас гадна ер нь энэ асуудлыг энэ гэмт хэргийн одоо асуудлыг криминологи шалтгаантай гэмт хэрэг үлдэж байгаа субъектийн зан төлөвийн асуудал яагаад энэ гэмт хэрэг одоо үлдэхтэй байна. Цаашдаа бид яах ёстой гэдэг асуудлыг маш иж бүрнээр навч үзэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Хүүхэд хохирогчтой бэлгийн хүчирхийлэл буурахгүй байгаа тул ялын бодлогыг чангатах асуудал яригдаж 2023 оны 12 дугаар сард хүчиндэх гэмт хэргийн хорих ялыг 12-оос 20 жил байсныг дээд хэмжээг 25 болгож нэмэгдүүлсэн. За гисэн ч ял шийдэглийг яаж ч нэмсэн тухайн хүний сэтгцийн байдал зан үйлийг авч үзэж тохирох арга хэмжээг авахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь харагдаж байна. За иймээс хорих ял оногдуулахын зэрэгцээ эмнэлгийн чанартай албатлогын арга хэмжээ хэрэглэх суллагдсны дараа хяналт тавих зэрэг эрх зүйн зохицуулалт үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.